Дэлхийн монголчуудын ээлжил радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Яманы махыг халуун дээр нөрөөтэй Hot Topics нэвтрүүлэг ихэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн 3 дугаар студиэс хөтлөгч Царим муутай Айри миний би Ааш муутай Айритай хамт хүргэдэг. За найруулагчаар ундрах ажиллаж байна. Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх өрөөтэй Ингүн Эг групп компани хамтран ажиллаж байна. За мөн Чартак брендийн байгалийн хийжүүлсэн цэвэр ус Эрдэс тус хамтран ажиллаж байна. За өглөөний мэнд Ари сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарв уу? Сайхан амарсан. Зя Hot Topics нэвтрүүлэг өнөөдөр бол нэлээд ярих юм ихтэй. За аль болох баяжуулж ярих гэж бодсон байгаа. Би эхний сэдвүүдэд дурдъя. Парис хотод нэг том түүмэр болсон. За энэс нь болоод нэлээд том асуудал бас болоод нэлээд төв хотод нь одоо түүмэр тэгдэд байгаа юм билэ. За энэ талаар бол одоо мэдээлэл хүргэх гэж оролдоно. Дээрэс нь спортын ертөнцид бол маш олон үйл явдал тохиолсон сагсан бөмбөг, хөл бөмбөг. За өчигдөр бол аваргуудын лигийн 8-1 шүгийн 8-ын тоглолтууд болж өнгөрсөн. За дээрэс нь одоо Counter Striker Монголц баг бас нэг тоглолтоо хийсэн. Гэх мэтчэн спортуудыг бүгднийг шүүгэж ярих гэж бодож байна. За ер нь бол олон улсын төвшөнд энтгэхтэй холбоотой мэдээллүүд их олон орж ирсэн байна. За энтгэхтэй холбоотой Америк нэгдсэн улсын энтгэх оюутнуудын визний асуудал нэг гарч ирсэн. Сүчир Балажи гэдэг хүний сэдв хөндөгдсөн байна. За энтгэх гаралтай энэ хүн ямар учиртай OpenAI буюу энэ ChatGPT-ийг хөгжүүлсэн компанитай холбоотой шүгэл хүлээгч 2024 оны өнгөрсөн оны 11 сард нас барсан. За энэ хүнтэй холбоотой нэгэн сонирхолтой шинэ мэдээлэл эцэг хүүхэд нь гаргаж тавьсан. За дээрэс нь энтгэхийн бас нислэгтэй холбоотой асуудал төмний одоо шуугуулаад байгаа юм байна. Энэ мэдээллүүдийг сонгож авсан байна. За миний хувьд болохоор дөнгөж өчтөр Netflix дээр тавигдсан bad influence буюу муу нөлөөлөл гэдэг нэртэй 3 ангит баримтат кино гараад за яг энэ баримтат кинон дээр эд шуугж ийн л та. За баримтат киноны одоо гол эзэд болсон 2 хүний нэр нэмээд баримтат киноны нэрээр тренд дээр ороод ирсэн. Тэгээд эд бужигэн чинь за энэ яг ямар хэргийн тухай өгүүлсэн баримтат кино вэ гэдэг би удахгүй ярьж өгөх бол үргэлжлүүлээд Америкийн Rock Weezer гэж хамтлаг байт юм байна. За би бол сонсож байгаагүй. Гэхдээ яг энэ Weezer гэдэг хамтлагийн одоо бүрэлдэхүүнд хамгийн удаан байгаа бас гитарчны эхнэр нэг хэрэгт холбогдсон. За тэгээ тэр эхнэр ямар нэг хэрэгт холбогдсон дээр нь ингээд нэрийг ягаад хүмүүс ингээд хийгээд шуураад байгаа юм бэ? Жилиан Лорен гэдэг бүсгүй юм байна л та. За яа шуугаад би ч гэсэн гайхаад дагаад ингээд хайсан чинь их сонирхолтой түүхтэй эмэгтэй болохоор өнөөх чинь ингэжээ гэдэг ингээд Америкчууд нэрийг хийгээд их хайраад шуугаад байгаа юм байна. За сүүлийн мэдээгээр би за өмнө нь одоо хэд хоногийн өмнө ярьсан да тий алдарт оддын Big Brother show эхэлж байгаа тухай би ярьсан. За төлөө дотор нь одоо ингээд тий өөрийгөө лесбиан гэж мэдэгддэг дуучин бүсгүй. За тий Холливуудын мандаж явсан жүжигчин асан Мики Рурк. За тэгээд их Британий парламентод бараг 30 гаруй жил суусан парламентын гишүүн бүрэлдэхүүнд нь орсон гэх мэтчлэн мэдээлэл хүргэжсэн бол өнөөх Холливуудын жүжигчин маань ер нь хөөх юм их хил аманд ороод за тэгээд нөгөө дотроо үзэн ядагдаа заяа гадаа үзэгчдэд хүртэл үзэн ядагдаад байгаа тэр үйлдэлүүд нь яг юу болсон бэ гэдэг талаар би ярьж өгнө. За тэгэхээр бүгдээ эхний мэдээг ярьцгаая. За Парис хот шатаж байна. Тэгээд энэ бас их сонирхолтой тохиолдол гарч байна. 2019 он буюу 6 жилийн өмнө яг үдээ 4 сарын 15-нд нөгөө халдварт арх хин сүм шатаж ийсэн. За тэгж яг 6 жилийн баг ой шахав дээр 4 сарын 15 гэдэг чинь 5 хоногийн дараа юм байна. За энэ ой дээр нь Парис хотод маш том одоо түүмэр гарч байна. Хотод за энэ Францууд чи их сонирхолтой засаг захиргааны бүтэцтэй өөрсдийн бүтэцтэй гэх юм уу arrondissement гэж нэрлэдэг. 17 дугаар arrondissement гэдэг газар нь Парис хотын энэ газар нь одоо ийм комплекс худалдааны ийм том барилга тэр чигээрээ шатсан. За энэ одоо ингээд шатж байгаа зургийг нь одоо манай одоо найруулагч өгч байна. Энэ бүр ингээд Парис хот чинь үнэхээр үзэсгэлэнтэй хот, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хот гэдэг. Гэтэл ингээд ерөөсө улаан ирээний эргэлцэн тэгээд ийм одоо юунд одоо утаанд одоо ингээд угаар утаанд ингээд дарагдсан ийм байдалтай одоо байна. За ингээд 60 гал командын машин 200 гал хамгаалагч ажиллаж байгаа. Ажилласан гэж байна. Тэгээ гал сөнөгч ажилласан гэж байгаа. За ингээд одоо нэгд өдөр болсон энэ юунаас болоод
түүмрээс болоод бөөн асуудал болж байгаа. Энэ нь бас хүмүүс харалтаад байна. Маш том байгууламж татаад байна шүү дээ Тий. тий. Энэ одоо Парис одоо яг яад юм бол нэг тийм гал гараа хараалтай гэдэг шиг л тий том байгууламж шатахын тий хотынхоо төвд. Одоо бас Парис хотод бас нэг ийм асуудлууд байн гардаг болсон байна. За хамгийн нүд тайлтар нь нөгөө юу лсэн л да. Арийн сүм бүр ингээд тэр одоо домогт тэр түүхэн ач холбогдолтой тэр байшин 6 жилийн өмнө шатаж ирсэн мэлээ. Бараг 600 жил барьсан гэдэг л тэр сүмч одоо. За одоо бас сайн яг нэр мэдгүй. Би баримжаалдахгүй л би зүгээр үлээж үзсэн. Алдар тайл гэдгийг санаж байна. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Netflix дээр цэцэгдээд байгаа. За би түрүү ингээд нөгөө зарим ингээд те дэлхийд даяар цэцэгж байгаа кинонууд Монголд орж ирдгүү. Мэдээж нөгөө нэг локейшн буюу байршлаас хамаардаг байж магадгүй. Тэгэхээр за энэ киног би үзэж чадах нь уу гэдээ би өөрийнхөө Netflix-ээс хайсан чинь байж юм л та 3 ангитай ингээд дураагаад. Тэгэхээр bad influence буюу хүүхэд инфлюенсер байхын сөрөг тал гэдэг нэртэй ийм цуврал гарсан 3 ангитай. За энэ дээр болохоор өмнө нь хоёлаа яриаггүй минь дөрвөн зүгэн шуганаар орсон юм байна. Одоо нөгөө Америкч нь өөрөө бага насны хүүхдүүдийн мисийг зохион байгуулдаг тэмцээнээр их алдартай штэ. Жожигэн хүүхдүүдийг зүгээрээ дарбайтал нь будаад ус мөсийн ингээ зүгээр битүү ингээ бөмбөлгөөд ингээ янзалцсан. Тэ нэг од тэндээс ч бас байдаг гэдэг нөгөө богч ажиллаж жалжир хийгээд юу гэдэг вэ чи бөөн асуудал. Тэгээд бас Джон Беннет Рамсей гэдэг айгүй хөөрхөн охин гараа. За энэ ингээ холын өдөг удахгүй шуугуулах гой жүжигчин болох юм байна гэсэн ч учир битүүлгээр гэртээ аллагдаа 6 настайдаа илүүтэй бүр тийм. Тэгээд ер нь энэ нөгөө миссийн тэмцээнийг ихэнх хүмүүс их тухгүйгээр хүлээж авдаг. Ягаад тэгэхээр нөгөө ээжүүд нь өөрсдийнхөө биелээгүй мөрөөдлийг хүүхдүүд дээр хүчээр үргэлжлүүлээд байна гэсэн үнцгийг хүмүүс их бариад байдаг. Сэтгэл зүйн дутагдж байгаа мэдрэмжээ хүүхдэр ингээд гаргах гэдэг юм тийм. Бага насны хүүхдийг одоо тийм нөгөөх нь өөрөө хүсэж байгаа ч юм уу гүү ч юм уу тийм. Бага наснаас нь чи ийм байх хэрэгтэй гэж нүүрэ манд будаад байдаг. За тэгвэл яг ийм миссийн тэмцээнээр охиныхоо гаргаж ирсэн нэг эмэгтэй. За бүр ингээд эмэгтэй хувь заяа үнэхээр ингээд Piper Rockell Smith гэдэг охиныгоо бүр ингээд бүр багаас нь тасгалжуулаад бэлдээд заяа ийм нөгөө хол сахны тэмцээнд миссийн тэмцээн. За тэгээ миссийн тэмцээнд ингээд сайн яваад байсан. Явандаа энэ чинь нөгөө интернет ирэн үе бид нар ч одоо дижитал ирэн үед амьдарч байна те. Тэгээд инфлюенсер болгоод. За YouTube дээр ингээд зүгээр ингээд битүү бичлэгийн зэ өдөрт хэдэн ч бичлэг оруулдаг гэсэн чи боддоо оргил үедээ 7 хоногт $500,000 олж исэн гэхээр асар их мөнгө олж исэн байгаа зү 7 хоног. Тэгээ бүр ингээд алдарт гаргаад хүүхдэрээ мөнгө олж эхэлж штэ тий. Инфлюенсер болгож байгаа. Тэгээд ингээд ганцхан охин нь байгаад ангууд нөгөө юу одоо YouTube-ийн тэр влог гэх юм уу тий тэр нь жаахан дутууд өлмөг санагдаад өөрийнх нь үеийн найзууд бага насны хүүхдүүдийг ингээд бичлэгэндээ оруулаад заяа. За мэдээч ингээд хин нэг хүний алдартай сувг дээр ороод гарах чинь бас зарим хүмүүсийн хувьд гоё үйл явдалтай ээж аав шүрд оруулсан. А гівчиг яасан бэ гэсэн чинь 2024 онд яг энэ сувг дээр нь ашиглагдчихсан гэж ярьж байгаа байхгүй. 11 хүүхэд энэ Смит гэдэг эмэгтэйг Tiffany Smith гэдэг эмэгтэйг өөрсдийнх нь ингээд хөдөлмөрийн үйлчлэг хийсэн бага насны хүүхдийг. За тэгээ үгээр ингээд гутаанд оромжуулсан, дарамтанд байлгасан гихмит хэрэгээр шүүхэд өгсөн. 11 үлээ нийлээд гэсэн үг шүү дээ. За Tiffany Smith яасан бэ гэсэн чинь бүр ингээд дотроо одоо ингээд хүүхдүүд чинь ингээд өөрсдөө тийм шүүхэд мэдээж гомдол гаргахын тулд ч уулсын өртөө үндэслэлтэй баримт нотлохоотой байгаа шүү дээ. За тэр баримт нотлохоонууд нь бүгд байсан. Тэгээ нэг нь мэдүүлэг өгсөн байгаа юм л та. Tiffany гिच бит хоёр тийм үү намаа ингээд гэрлэх хүрэх замаараа шуудан явсан. За шууданд очингуудаа тий нөгөө охиныхоо одоо Тейлрийн ингээд тий дотуур ингээд өмдийг одоо бандаж гэсэн үг шүү дээ. Бандажийг гаргаж ирээд ингээд шуудангийн ингээд тухтуун тгээ явуулахаар нь та яах чам гэсэн чи хөгшүү хүмүүс үнэрлэх дуртай байд юм аа. Яа юу сонсож байна. Харин яг ингэж хэлсэн би энэ одоо би Guardian-ыг хараа сууж байгаа шүү. Юу сос яа шингээх гэж бас нэлээ хурцдаж байна. Ёнг гэл орлоо ш. Юу гэсэн юм хүүхдийн өөрийнхөө төрсөн хүүхдийн дотор хувцсыг тэгээд зарсан гэсэн юм уу? Тийм ингээд шуудангаар явуулж байгаа зүгт зарж гин гэсэн. Магадгүй тий одоо энэ дэрэгдэн тий ингээд 11 12 хүүхд ингээд цуг одоо энэ нариулт зураг нэгсэн байл л да. Одоо энэ хүүхд чинь бүгдээрээ 17 8-тай болцсон. Тий том болцсон. А гівчиг яг тухайн үед ингээ хүүхдийнхаа тэр дотор өмдөг зарж исэн хүн чинь юу ч хийжсэн гэдэг нь ерөнхийдөө тодорхойгаас магадгүй тэр хүмүүсийг те мэдээж бидрийг одоо те арайч бэлгийн мүлжлэг болцлолд ашиглаагүй гэхдээ хөдөлмөрийн мүлжлэгийг өдрийн турш чи боддоо 15 цагийн турш бичлэг хийхэд амар эцтэй. Ерөөсө тийм хэмжээний контент үйлдвэрлэж ийн гэсэн 15 цагийн турш ажлын цагч одоо 8 цаг л гэдэг үстэй. Тэгэхэд 15 цагийн турш ажиллуулж ийн л гэсэн үг. Энэ чинь шинэ төрлийн бас хөдөлмөр нэгэн төрлийн хөдөлмөр мөн л дөө. Яа сонин өнцгүүд
гарч ирж байгаа юм байна те. За тэгээд энэ бүсгүй ингээд одоо ээжийнхэн тухай тий яг энэ Tiffany Smith гэж ямар хүн байсан. За тэр одоо тий охин нь од болон мандаад Аа. за тий 7 хоногт $500,000 олж исэн чинь яг энэ 11 хүүхдийн хэрэг гарч ирсний дараа YouTube нөгөө юуг нь мөнгө олох monetize-ийг хаацсан. За Одоо YouTube чинь тий ингээд зарим ингээд нөгөө нэг дотоод журмын журцсан сувгуудын тий мөнгө олох юуг нь хаачдаг штэ боломж нь. ялангуяа нөө том хүний контент оруулчихаар monetization байлуулчихдаг те. За тэгэж хаагаад одоо тэр нөгөө их хэмжээний орлого бол угаасаа бүтэхгүй болсон. За тэгээд мэдээж эн чинь нөгөө тэр эцэг эхчүүдэнтэй тэр 11 хүүхдээ чи ард байгаа штэ. Бид нарыг ингээд миний хүүхдүүдийг ингээд од болгож ийн гэсэн нэрээр авчиж болцлоод байсан бид нар мэдсэн ингээд гомдол гарангууд нөгөө Tiffany Smith чинь болохоор та нар биднийг гутаанд оромжллоо. Нэр хүндэд халдлаа тий. YouTube-ийн маань ингээд одоо monetization буюу мөнгө олох боломжийг хаалгалаа. Тийм болохоор би та нараас $30 сая нэхэмжилж чинь гэж заяа. За мэдээж энэ нэхэмжлээ удахгүй өөрөө буцаанд татсан. Гэхдээ тэр нэг хүүхдүүдийн эцэг ихэд бол $1.8 сая өгөөд шүүхээс гадуур энэ хэрэгээ бол одоо тохиролцоо дуусгасан гэсэн ийм мэдээлэл байлээ. Тэгэхээр ингээд яг энэ ингээд тийм үү охиноо хэрхэн од болгон мандуулсан, хэрхэн одоо тэр хүүхдүүдийг одоо хөдөлмөрийн мүйжлэгт ашиглаж ирсэн нэмээд одоо энэ эмэгтэй одоо юу хийж байгаа тухайд энэ 3 ангитай баримт дээр гарсан. За өстө сонирхолтой баримтат кино юм байна. Энийг өстө үзмэр санагдчихлаа. Хамтран ажиллаж танилцуулъя. За та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх өрөөтэй Энгүн Эг групп компани манай Hot Topics нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За Энгүн Эгийнхэн маань 2012 оноос хойш автомашин гаражийн хаалга, металл цонх хаалга, вакуум цонх хаалга, шилэн фасад, төмөр хийц, хашааны автомат хаалга гэсэн 5 чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар байна. За дэлхийн 180 гаруй улсад түгээлтээ хийдэг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандартын материалыг аль биесээр оруулж ирдэг юм компани. Тэгэхээр бүх материалын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг. За тэгэхээр одоо металл цонх хаалгыг нь онцгойлъя. Металл рамтай вакуум цонх хаалга нь рам нь нумрахгүй, хив сууж гайждаггүй. Хуванцар металл вакуум цонх хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг сонголттой. За дотроо л аргон хий дүүргэлттэй. За ганжуулсан шилний гэсэн сонголтуудтай өргөн юм бүх төрлийн сонголтууд байгаа. Ганжуулсан шил нь хагарахаараа арьс үсгэргүй бутарч хагардаг юм аюулгүй шил гэдгээрээ бас онцгой. 3 давхар шил нь гадны дуу чимээнээс маш сайн тусгаарладаг. Авчуурга эрзэн чоож нугасны тоног нь герман болон турк сонголттой. Тэгэхээр гаражийн автомат хаалга нь чүчтэр ярьсан шүү дээ. High speed доортой гэж хаалгатай тий. Тэгэхээр одоо ингээ гаражаа ингээ дан гэчээд ингээ удахыг хүлээхгүй гэсэн чинь ингээл хагдаал нэгтгэх нь хэцүү. Сүүлийн үеийн тийм одоо бас супер high speed тийм хаалганууд нэвтрээд байгаа тий. За эднийх бас ийм маш өндөр чанарын одоо тийм high speed доорыг бас нийлүүлж байгаа. За тэг үйлчлэгээ авсан хүмүүсийн бол сэтгэл бол маш эерэг байлээ. За олон жилийн эдлгээд ах сайхан цонх хаалгатай боллоо гэсэн энэ сэтгэлийг бол яг Энгүн Эгийнхэнд бол их илэрхийлт юм билээ. За энэ хаалга нь бол одоо өндөр хурдны автоматоос гадна дөрвөн талтай эрзэнтэй. За энэ дулаан алдагдал багтай, дулаан алдагдaltaгүй ийм бас хаалга. Хурдан дээр дулаан алдагдал багтай. Тэгээд үйлдвэрээсээ 1000-аас 2000 машин орж гарах хүчин чадалтай юм байна. За үйлчлэгээ авсан гэрээд байгууллага хувь хүмүүстээ 20% хямдрал засвар үйлчлэгийг үзүүлж байгаа. Тэгэхээр 2 жилийн механик гэмтлээс бусад гэмтэлтэй баталгаа тогтсон болоодаг ийм хамтлал байна. За тэгэхээр холбогдох дугаар 9911 7093 9911 7093. За тэгэхээр та захиал би чанарын өндөр түвшинд гүйцэтгэх өрөөтэй Энгүн Эг групп компани манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сэдв. За ер нь дэлхийд даяар спорттой холбоотой нэлээд олон энэ тэнд үйл явдлууд явж байна. За тэрийгээ дагаад спортоор дүүрэн одоо хайлтууд спорттой холбоотой хайлтууд байна. За хөл бөмбөгөөс эхлээд өчигдөр аваргуудын лигийн шүгийн 8-ын тоглолтууд болж өнгөрсөн. За тэгээд мэдээж хэрэг жилийн жилд л аваргуудын лигт нэг тийм онцгой тохиолдол байдаг. Хинч ялан гэсэн баг нь бүр асуудалгүй бүгдээр ялаад ингээд бас явцдаггүй. Апсет буюу ингээд янз янзын асуудал гарч ирдэг. Ялан гэсэн ялагдчихдаг гэсэн үг юм уу? Ялан гэсэн ялагддаг. За тийм бодож байгаагүй баг нь зөрүүлж ялагддаг битүүмэр гэдэг шиг үү? Тэгэд би үндсэнд товчхондоо Барселона Боруссия Дортмундыг өчигдөр 4-0-оор хайсан байна. Левандовски 2 гол хийгээд Рафиня гэдэг шинэ од гарч ирж байна. За нөгөө супер гэлцаатайсан Ямал бас энэ жил үнэхээр супер байгаа. За Барселона инх за мундаг баг шүгийн дөрөв шалгарах нь ойлгомжтой болж байгаа шиг байна. За 8 баг үлдсэн байгаа. Paris Saint-Germain бас өрсөлдөгч Астон Виллага буулгаж авсан бол энэ одоо учраануудаас хамгийн сонирхолтой хүмүүсийн анхаарал төвд ороод байгаа нь Реал Мадрид Арсенал 2 болсон байна. За Арсенал бол
аврагын лиг төрүүлж байгаагүй баг Реал Мадрид 15 удаагийн төрүүтэй. За энэ ч одоо аврагын лигийн авраг баг одоо азаргана гэж яриад байдаг аимшигтай баг. Тэгээд Арсенал бол Премьер лигийн бас чанга үнэхээр топ багуудын нэг мөн. Гэхдээ энэ жил бол онцгой өнгөтэй байгаа. Энэ удаа Реал Мадридад дуулаад яах вэ? Ихэнх нь л Реал Мадридыг ялна гэж хүлээж ирсэн баг. Үгүй Арсеналын талбай дээр 3 тэгээр Реал Мадридыг буулгаж авсан байна. За хариу тоглолт нь яах нь бол үнэхээр мэдгүй. Гэхдээ энэ бол үнэхээр онцгой үр дүн энэ. Цочир үйл явдал юм байна зү. Арсенал 3 тэгээр Реалыг буулгаж авсан. Энэ дээр хамгийн гол нь Declan Rice гэдэг шинэ од гарч ирж байна. За Declan Rice нэг байрлалаас 2 гол хийсэн. За энэ ингээд хаалтаа торгуулийн цохилт байдаг шүү дээ. Тэр ингээ хаагаад нөгөө тал руу ингээд нэг хүмүүсийн урд нь тавьчаад одоо ингээ зогсож байгаа цохоод энэ талтай хаалгач байгаад байдаг. Declan Rice эргүүлэхтэй цохилтоор 2 удаа оролцсон. Бүр яг ингээд тойруулж хагаад ингээд. Тэр нэг 90-ийн буланлуу зогсон гэдэг юм. 90-ийн буланлуу. За иймэрхүү нөгөө Роберто Карлос яг л хөшгөлдөг шиг энэ цохилтыг хийгээд энийг ч одоо зогсоо харах байх юм гэдэг хүмүүс гахаад иймэрхүү асуудал гараад байна. За энэ одоо бичлэг нь бол интернетээр нэг тарсан байгаа. За нөгөө тоглолтууд бол учраа бол Интер Милан, Баерн Мюнхен багуудын хооронд болоод 1-2-оор дууссан. За сэдвийн хамгийн гол одоо дэлхийд даяар шуугаад байгаа сэдв Саксны хамгийн шилдэг тоглогч юм бэ? Чиний бодлоо. LeBron James юм уу? LeBron James уу? Чиний хувьд уу? Би зүгээр мэддгээ хэлж байгаа бол зайлвал. За эсвэл Michael Jordan гэж ярьдаг. Гэтэл нэг нэр сүүлийн үед бүр ингээд үнэхээр ингээд хүмүүсийн одоо анхаарлын төвд ороод байгаа. Никола найруулагч өгсөн байгаа. Declan Rice. Уянцд хөөрхөн залуу тий. Арсеналыг дэмжих нь л дээ. Арсенал санаас Тоттенхэмтэй танаа нөгөө Сон Химүний багта ер нь зөрчилдөөн ихтэй шүү. Аль нэг л хоёулаа ингээл дэмжиж. Хоёулаа ордоо дарчих бол гэлөө. За Саксан дээр нэг хүний нэр байнга гарч ирдэг. Майк Малоун гэдэг хүний нэр гарч ирж байна. Майк Малоун гэдэг бол Denver Nuggets багийн дасгалжуулагч. За Denver Nuggets гэдэг бол би 2006 онд үзчихсэн санаж байна. Carmelo Anthony, Kenyon Martin гэл их гой бүрэлдэхүүнтэй баг байсан. Гэхдээ ер нь үүсгэн байгуулагчнаас ш авраг авч байгаагүй. Майк Malone гэдэг энэ дасгалжуулагчийн дор анх удаа дүүхэндээ авраг авсан. 2023 оны NBA-ийн авраг баг. За ийм гайхамшигт дасгалжуулагчаа плей-офф эхлэхээс 4 тоглолтын өмнө гинт халдсан. Одоо авраг яагаад хинч мэдгүй ойлгомжгүй. Ерөөсөө ингээд нэг тийм ойлгомжгүй байдал бүгдийг нь үсчээд тэгсэн чинь тэгвэл одоо ерөнхий менежер гэж байдаг. Ерөнхий менежер юу гэсэн юм бэ? Ерөнхий менежер бас халдсан гинэ. Яа. За тэгээд энэ дээр хөгжилтэй ингээд нөгөө яриануд болдог. Denver Nuggets багч юу болоод байна? Denver Nuggets-ийн одоо маргаангүй гол од нь бол Никола Йокич байна. 3 жил дараалж MVP авсан энэ тоглогч. Энэ тоглогч одоо NBA бэж болох статистикуудыг бүр ингээд рекордуудыг тоглолт болгоноор эвдэж байгаа. Трипл даблтай дундажлж байгаа ийм улирал үргэлжилж байна. Никола Йокич. За энэ одоо магадгүй хин Майкл Жордан ч байна, LeBron James ч байна. Тухайн үеийн хамгийн шилдэг улирлуудаас шилдэг улирал болж байна. Никола Йокич гэж яригадаад байгаа. Бүх цаг үеийн шилдэг тоглогч юм биш үү гэж одоо бас зарим хүмүүс ярьж байна. За ийм одоо Кардашаны жоохон хандраадсэн залуу мөн биз дээ тий. Йокич үү? Ёстой мэдсэн үү тийм үү? За Йокич хоолоогоос. Кардашаны гэр бүлээс. Юу, би саяхан юу үзсэн маа Netflix дээр гарсан Running Point гэдэг. За 10 ангитай зураг үзсэн. Тэрэн дээр юу гардаг вэ гэхээр Саксан бөмбөгийн одоо багийн эзэн байх ямар вэ гэдэг тухай гардаг тийм комеди маягийн зураг ахгүй. Гэхдээ би ингээд за Саксны ардталчаас бөө юм болж идэм биш үү? Тэр олон өөрийн гэсэн эготой, амбицтай, олонний танил болсон тоглогчч ингээд нэг шуудаан тэзэн үхрийн ивэр шиг байд юм байна. Тэгээд дасгалжуулагчраас өөрийн гэсэн амбицтай. За багийн эзэн амбицтай зүгээр амбиц. Эгоны тулаан. Эго амбицын тулаан дайм болд юм байна. Тэгэхээр тэр киног үзээ бодчихсон. За Никола Йокич бол одоо сүүлийн үед үнэхээр ингээд тасарсан бусдаас энэ би тоглож байгаа тоглогчдоос бүр тохоо илүү гэж ярьдаг болцоод байгаа ийм тоглогч гэж үзэж байгаа. Энэ одоо серб гаралтай залууг харуулж байна. За энэ багийн энэ тоглогчийн тоглодог баг Denver Nuggets нэгэн сонирхолтой асуудалд ороод байгаа. Гинэд одоо менежерээ халдсан байна. За дэмжин ажиллагчдаа танилцуулаад эргээд орцгоё. Манай Hot Topics нэвтрүүлгийг Minu Post дэмжин ажиллаж байна. За Minu Post бизнес эрхлэгч нартаа 100 сая төгрөг хүртэлх эргэлтийн хөрөнгийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, шуурхай олгодог бөгөөд зээл авах бүр зээлийн хугацаа уртсаж, зээлийн хүү буурдаг онцлогтой. За зээлийн хүү доод хүн 1.5% хүүтэй юм байна. За энэ Minu Post-ыг манай арай харуулж байна. Удахгүй яг Minu Post-ын талаар илүү дэлгэрэнгүй ярьж өгнө. За манай Hot Topics нэвтрүүлгийг Minu Post дэмжиж ажиллаа баярлаа.
Заалаа. За би спорт дээр дахиад нэг ганцхан мэдээлэл хүргэе гэж бодлоо. PGL Бухарест буюу Румыны Бухарест хотод яг одоо Counter Strike-ийн авраг шалруулах тэмцээн явагдаж байгаа. За энэ тэмцээнд манай Монголц баг оролцож байгаа. Тэгээд Тиг 2-ын харьцаад 2 ялагдaltaй байсан бол өчигдөр 2 дахь ялалт аваад өнөөдөр шийдвэрлэх плей-офф шатанда шалгарах уугүй шийдвэрлэх тоглолт өнөөдөр юу багийн эсрэг Астралис багийн эсрэг хийх хэрэгсэн баха. За ямар ч хэсэн шалгарсан. Тэгээд бас тэр бас нэг том мэдээ ах гэж бодлоо. За Монголын чинь би их дэмжиж байгаа шүү дээ. Аа. Дараагийн мэдээлэлд орох уу? Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл хөөх юм энэ мөн. За. 72 настай жүжигчэнтэй холбоотой мэдээллийг би хүргэх гэж байна. За яста чих халууцуулаад байгаа л сурагтай хэвээр та. Аа. За Celebrity Big Brother гэхээр одоо тий баахан одууд тийм үү? 7 хоногийн 24 цагийн турш ингээд бүтэн хим камерын хяналтын доор тий яг энэ хүмүүс тий ер нь ингээд ямар харин шинтэй хүмүүс юм тий яг юм тий тусгаарлагдсан энэ орчинд яг энэ ингээд огт танихгүй хүмүүстэй оронгуудаа ямар зан характер гаргадаг олны дунд нийт ч юм уу эсвэл нэг тийм бие тоосон муухай ааштай юм уу хорон санаатай юм уу хорчин юм уу ховчин юм уу ингээд зан харин шин ингээд бүгд илэрдэг за Бүх байгаа нөгөө ингээд нэвч авт харагддаг тийм нэвтрүүлэг юм биш. За тэгсэн чинь Микер Үркийн тийм үү 1980 90-ад онд бол Холливуд үнэхээр мандажсэн Микер Үрк шиг сайхан залуу байхгүй гэж яригддаг байсан. хамгийн сайхан залуу гэж үргэлж яригддаг шүү дээ. Одоо бол зайлвал энэ ах маань одоо 72 настай. Тэгээд энэ Celebrity Big Brother шоуны одоо ингээд гол үзэн ядагдсан хүн болоод байна л та. Яасан бэ гэсэн чинь за эхлээд хоёр асуудал гарсан. Эхнийх дээр нь ингээд нөгөө чинь ингээд баян камер ажиллаад баян ингээд шууд дамжуулж байгаа шүү дээ. Үзэж байгаа хүмүүс харсан чинь Микер Үрк чинь юу ч болоогүй юм шиг ирсэн галтгоонд шүдэ угаад гэлсэн заяа. Галтгооны карант руу нөлөөж ярилцсан. Яа. Чинь эргэн тойрныхоо хүмүүс ингээд бүр ингээд чочоод гайхаа тий. Мэдээж ингээд яг өөрийнхөө гэрт өөрийнхөө галтгоор угаах бол өөр хэрэг тий. Дундын нийтээрээ хэрэгэлдэг галтгоор нэг бачка ирснээр баахан цэр нусаа нөлмөл хаж хинт ч гэсэн нэг тийм тухтай биш шүү дээ. За цуг байсан хүмүүс нь тэр нь чинь ингээд шокроо тий. Байдсан чинь үзэгчд үзэн ядаад эхэлсэн. Үгүй энэ тий бүр яг энэ би түрүүн комментээс гарсан үгээр хэлж байгаа шүү. Хөгшин өвгнийг гаргаач гэдэг юм коммент явж исэн заяа. Олд юу гцэн байлаа да бүр нэг тийм Олд Grandpa Max үг байгаагүй шүү нэг тийм доромж үг байсан. За тэгээд ингээд үргэлжилжсэн чинь одоо энэ чинь Jojo Silva гэдэг би хэлсэн нэг их тод хурц охин байгаа гэдэг. За энэ охин бол одоо ингээд ижил хүүстэн гэдгээр их танигдсан. Би одоо дэлхийд дахинд gay pop гэдэг урсгалыг би гаргаж ирсэн гэж нэг тэлээ том мэдээлэл хийгээдсэн. Энэ бас нэлээ эготой гэх тийм. Мики өвөө очсноо. За чи яа тий охин сонирхт юм уу банд сонирхт юм уу гэсэн. За. Тэгсэн чинь нөгөөх нь ингэж хариулцалтай өөдөөс. За би одоо non binary буюу миний сонирхдаг хүн ингэж өөрийг ингэсэн тий ингэж ир эмгсэн уламжлалт хүүсэнд хамаардгүй гэж хариулсан юм байна. Одоо хуучны хүмүүс бол долгооны эргэж чинь шүү дээ одоо. Тэгсэн чинь нөгөө Микер Үрк чинь ингэж амар ингэж гэснээ ингэ холдож явснаа хамгийн түрүүнд энэ лесбик көөж гаргая гэж хэлсэн гинэ ёо. Цаа чи бүр хутгаж юм заяа. Тэгсэн чинь үзэж байгаа хүмүүсийн хувьд мэдээж эн чинтэй уг нь бол Микер Үрк байж бол ингэ нөгөө маш их ингэ нөгөө одоо тий дотор нь чих хутгаж штэ. Сонирхолтой. Онцгой хүн болчиход штэ. Чи цаг үеэ мэдрэхгүй гэх юм өөр юм одоо өөр өнцгөөс бүгдийг хараад байна гэсэн тий. Сонирхоо одоо хүмүүсийн ингэ хил амны одоо чинь өнөөдөр Микер Үрк гэдэг нэр ингэ тий Их Британь трендэд ингэ нэлээд дээгүүр ороод ирсэн тийм үү. Тэгснээ ингэ би Микер Үркийг Google дээр бичиг дүү нөгөө хич ингээд доромжилсан мэдээ гараад ирж байгаа байхгүй. Гээл бодонгууд энэ хүн чинь тэр шоуны ингээд нөгөө нэг гол ингээд хүмүүсийн сонирхлыг татаад хоёулаа хүртэл яриа сууж шүү дээ одоо. Тийм. За ямар ч зэн ингээд ихний ээлжинд хасагдчих магадгүй үнээр бол яг одоо болохоор Микер Үркийн нэрлэгдсэн. Энд чинь нөгөө дотроос саналаа өгч хасах болохоор нэгийг ингээд дотроо байгаа хүмүүс энэ даалгадахгүй нэгийг хийж идэг юм уу. Тэгвэл одоо баг тодорхой болсон шүү. Jojo Silva бас ингээд нөгөө Big Brother нь ингээд өөр өрөөнд оруулж ярьцлага аваад. За Да чи яаж зүгээр өгсөн чинь би зүгээрээ гэхдээ эхний хас хүн дээр би Микер Үркийг өгнө гэтгцсэн чинь ёо. Энэ хоёр нэг суудсан байгаа юм. Ямар сонин нэвтрүүлэг вэ те нэг үзмээр санагдав. Энэ тэр бүр үнэхээр сонирхолтой шүү дээ. Бүр ингээл те тэр ингээд олонний танил хүмүүсийн тэр гаргаж байгаа харин шин чочмоор шүү дээ. Ямар амар яг нөгөө цаад юм гарч ирдэг үнсэн баггүй царай гарч ирдэг гэсэн үг те. За дараагийн мэдээлэл рүү бүгдээрээ орхоос өмнө хамтран ажиллагчаа танилцуулаад орё. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Chartak брендийн байгалийн хийжүүлсэн уус хамтран ажиллаж байна. За. Энэ дээр одоо ингээд юугаар би анх харчаад Chartak гэж уншсан байхгүй англиар бичсэн байгаа юм л та. Тэгсэн чинь энийг болохоор кириллээр уншдаа Chartak гэж унших юм байна. Char гэдэг нь перс хэлээр дөрвөн гэсэн үг заяа. Chor гэдэг нь. Тэгээд tag гэдэг нь болохоор уул гэсэн үг мэн. Тэгэхээр дөрвөн уулын аршаа гэсэн утгатай юм билээ. Энэ
хийжүүлсэн улс ер нь гоё гэдэг шүү. Гоё юмтай байна. За тэгэхээр Узбекистан улсын Чартак Mineral Water компани Монгол улс дахь албан ёсны дистрибьютор эрхийг Оюун Рич гэдэг компани маань аваад байгаа. Тэгэхээр бид монгол хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүнийг одоо хэрэглэгчид хүргэж байна. За Сүхбаатарын талбай 4 сарын 8-наас 14-ний хооронд 7 хоног үргэлжилж байгаа. Улаанбаатар Food Festival арга хэмжээний үеэр амтлагаатай юм байна. За 5 дээр нэмэх нь 1 урамшуул явж байгаа юм. Тэгэхээр 5 шил рашан авбал 1-ийг урамшуулд үнгүй өгж байгаа. Эрүүл мэндэ дэмжихэд тусалнаа гэсэн байна. Тэгэхээр байгалийн хийжүүлсэн эрдэс тус гэдэг нь одоо эрдэс минералыг хадгалахын тулд хийжүүлж өгдөг. Тэгэхээр бидний мэдгээр бол аршаа ус шүү дээ. Одоо жишээ шартсан хүн чинь биеинд хамаг эрдэсээ гаргацсан байдаг болохоор одоо аршаа усаар эрдэсээ нөхөө гэж зөвлөдөг тийм. За Чартак эрдэс тус нь бусад ижид төрлийн устай харьцуулахад карбонат натрийн агуулмж өндөр. За өндөр биш юм байна. Хоногийн зохистой хэмжээг агуулсан мөн бие махбодын нэн чухал элементүүд болох сульфат, калий, йод, нэмэлтээр фтор, кремний зэрэг зохистой тунгаар агуулсан хүний хоногийн хэрэглээг зөв зохистой хангахад нийцсэн ийм гэж мэргэжилтнүүд дүгнэдэг юм байна. Энэ юу маань одоо бит хоёрыг барихаар аршаа маань ногоон өнгөтэй болохоор цоороод байгаа юм байна л да. Тэгэхээр CU ч юм уу те GS одоо супермаркетуудаар орох юм бол ногоон шилтэй байгаа шүү. Одоо болохоор цоороод яг магадгүй энэ өөр өнгөтэй харагдаж байгаа юм шиг байна. За тэгэхээр сульфатын зохимжтой агуулмжтууд бол биес хортой нэгдлийг гадагшлуулан нисийн нөхөн төлжилтийг дэмжих нөлөөтэй. Илэгний цочмог хордлого, өрөвсөл, илэгний аргаг дутмагшил, жирэмсний үеийн хордлогын үе шинж тэмдгийг бууруулах, хоргоожуулах нөлөөтэй бол эдгээр өвчлөлтүүдийн үед болон урьдчилан сэргийлэх замаар ууж олно гэж байна. 1.0.5 рашан хүний хоногийн йодын хэрэгцээг бүрэн нөхдөг юм онцлогтой байна. За тэгэхээр йодыг бас давхар хангах нэ. За зарагдах газрууд Монгол улсын дотоодын зах зээлд өргөн хэмжээнд танилцуулж орон даяар борлуулалтыг хийх зорж байгаа. Эхний удаад Тэг 5 хагас литрийн одоо савлгаатар зах зээлд танилцуулагдаад 4-р сарын эхний 7 хоногт борлуулалтаа эхэлж байна ийхүү. За энэ рашан бол цаашдаа Тэг 25, Тэг 33, Тэг 75 зэрэг савлгаатаар худалдаалагдана. За тэгээд манай энэ рашан бол сансар, Care4 болон номин FS сүлжээ дэлгүүд дээр одоо худалдаалагдаж байгаа юм байна. Мөн одоогоор хан үйлдвэрийн зарим орон сууцны хотны супермаркетуудад борлуулагдаж байгаа. Та Чартак рашана асуух амартай нэр нь Чартак юм байна. За та хамсад үзүүр надад үнэхээр таалагдлаа. Чартак Mongolia гэдэг Facebook одоо хуудас руу ороод Чартак гэж бичдэг CHORTOQ тэгээ Mongolia гэд бичээд албан ёсны Facebook хуудас дээр лайк дараарай. Утасны дугаар нь 75 75 99 75 75 95 59 манай Hot Topics нэвтрүүлэгтээ байгалийн хийжүүлсэн эрдэс тус Чартак хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За Hot Topics нэвтрүүлгэлөө бүгдээрээ эргээд орцгоё. За бидний одоо очих улс бол Энтэг улс очих байна. За энтэгтэй холбоотой 3 их шуугаад байгаа гэсэн шүү дээ. Тийм, энтэгтэй холбоотой 3 мэдээлэл хүргэн. За нэг нь бол Америк нэгдсэн улс бол энтэгтэй холбоотой. Америкийн нэгдсэн улс за зөв зүгээр байж хаад баахан оюутнуудыг гаргачихж байгаа юм байна. За Өчигдөрхөн энэ дээр Америк нэгдсэн улсын төрийн нарийн Марко Рубио мэдээлэл хийсэн. Мэдрэл муутай хүмүүс гаргаж байгаа гэсэн байдлаар 300 оюутнуудыг нэг дор гаргасан. мэдрэл муутай хүмүүсийг гаргаж Lunatic гэж одоо мэдрэл муутай л их байна. За ийм байдлаар тэгээд энэ одоо энэ чиглэлээр ажиллаж байгаа одоо институцид нь ажиллаж байгаа байгууллагуудын хүн юу гэж хэлж байгаа гэхээр ийм нэг дор 300 оюутнуудыг гаргасан тохиолдлыг би анх удаа үзэж байна. Албан гаргаж ирсэн гэсэн чинь визийг цуцалж байгаа гэсэн. Энд нь энтэг оюутнууд бас нэлээх ороод байна. За энтэг оюутнууд яаж оролцоод байгаа гэхээр ихэнхдээ эднээс ингээд тайлбарлахдаа янз янзын хулгай зэлхий илүү дутаа асуудлаас болоод визийг бид нар цуцалдаг. Гэхдээ энэ удаа улс төрийн юм яваад байна гэд USA-ийн дээр одоо энэ нийтлэл гарсан байна. Энэ нөгөө Палестиний эсрэг, Палестиныг дэмжиж дуурсан оюутнууд бас нэлээд яригдсан шүү дээ. За энэ Туркийн бас нэг оюутан ярьсан санагдаж байна. Энэ одоо оюутнуудыг Палестиныг дэмжсэн ийм үйл ажиллагаанд оролцсон оюутнуудыг, улс төрсөн үйл ажиллагаанд оролцсон оюутнуудыг гаргах ажиллагаа нь илүү эрчимжиж байгаа гэж хэлж болно. Энэ удаа 300 оюутныг зөв зүгээр сураад явж байхад нь албан гаргах, визийн цуцлах тийм ажиллагаа явагдсан байна. За уг нь бол Америк нэгдсэн улсад 1.5 сая оюутнууд суралцдаг юм байна. Гадаадын олон улсын оюутнууд. За энэ бол уг нь 300 оюутан бол тийм их тоо биш боловч яг ингэж одоо визийн цуцлж байгаа үзэгдэл бол огцом өсөд байна. Тэгээд энэ дээр нь тайлбар тавьж байгаа нь хүртэл энэ одоо жоохон одоо Lunatic гэж нэрлээд одоо энэ нэрнгээсэл жоохон тэнэлбүү галзуучуудыг гаргаж байгаа гэж тайлбар өгöd байгаа. Гэтэл цаана нь бол яг энэ нөгөө Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалд
нөлөөлсөн гэж үзэж байгаа юу? Ямар ч үсэн одоо ойрхон орнуудын асуудалтай холбоотойгоор Палестин Израилийн таньтай холбоотойгоор иймэрхүү албадан гаргаад ах шиг байна гэж энэ USA дээр мэдгдсэн байна. За үүний араас энтгэгт Сүчир Балажи гэж бас Америкийн нэгдсэн улсад байдаг энтгийг гаралтай энэ хүн бас анхаарлын төвд орж ирсэн. Times of India дээр нэгэн нийтлэл гарсан байна. За энэ бүр үнэхээр сонирхолтой. OpenAI. За одоо бид нар бол хиймэл оюуны 90 үед амьдарч байгаа. Энэ 90 үед энэ одоо хамгийн супер хиймэл оюуныг хөгжүүлээд байгаа тэргүүнд байгаа компани бол яалтчгүй OpenAI. ChatGPT. За ChatGPT-г хөгжүүлсэн энэ компани 2024 онд энэ компани амар башир арга хэрэгэлдэг талаар ерөөсөө суртахуунтай биш гэж одоо дотор нь ажиллаж байгаа шүглүүлсэн Сүчир Балажи гэдэг хүн 2024 оны 11 сарын 26-нд нас орсон гэртээ нас орсон байдлаар олцсон. 2024 оны 11 сар. За нэг 4-5 сарын өмнө л гэсэн үг шүү дээ, тийм. Нас орсон байдлаар орсон. За тэгээд энийг тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь Сүчир Балажиг амиа орлсон гэж тодорхойлсон. Амиа орлсон. Тэгсэн чинь яг өчигдөрхөн одоо энэ мэдээлэл нь гараад байгаа нь ээж аав нь амиа орлоогүй. Гадны нөлөөтэй байна гэдэг мэдээлэлийг гаргаад байгаа юм. За энэ тэгсэн чинь ингэс юм байна. Амиа орлох чинь энэ хүн өөрийгөө буудсан гэж одоо мэдээлсэн. 2 удаа буудсан болж таарсан. 2 удаа буудсан. Амиа орлох чинь яаж 2 удаа буудахгүй? Гэхдээ одоо мэдгүй. Тэгээд яг ингээд эмчнэр бол тайлбарлаж байгаа нэг удаа буудахтаа ам дотроос буудсан. Тэр нь бол тархинд нь ороод сум нь гацсан. Энэ нь бол ямар нэгэн хохирол үзүүлээгүй. Тэгээд нэмээд дээрээс нь тархиныхаа дээрээс нь доошо буудсан. Тэр нь тархийг нь олоогүй, дагц руугаа буудсан. Одоо дух руугаа буудсан. Тархийг нь оноогүй. Доошо яваад өөр одоо хэсгийг онсон, хилийг онсон гэд ингээд нэг тийм ойлгомжгүй яг ингээд ойлгоход хэцүү. Ийм байдлаар тайлбарлаад ийм юм гэж юу байсан бэ гэж аавна. Энэ ямар нэгэн байдлаар гадны нөлөө орсон байна. Дээрэс нь яагаад биенд нь одоо rep track явж байгаа юм бэ? Rep track буюу одоо энэ хүмүүс мэдж яхад бэлгийн хүчирхийлэлд ашигладаг одоо тийм яг одоо мансууруулах байс гэсэн. За энэ бол одоо мэдж яхад илүүдэхгүй таныг одоо энэ тэнд одоо явж явах ялангуяа эмэгтэй хүүхдүүдийг охид бүс хүүхдүүдийг уух юм дотор нь хийгээд тэгээд мансууруулж хагаад хүчирхийлждэг тэрэнд ашигладаг одоо ийм бодис мансууруулах бодис биед нь олцсон. Одоо биед нь гэдэг чинь цуснд нь гэсэн үг үстэй. Үгүй биедээ авч явж байгаа. Биедээ тийм аваад гэсэн юм. За. Тэгэхээр энэ ерөөсө гадны нөлөө тийм биш үү? Энэ асуудал ингээд ерөөсөө яаж ч утсан юм боломжгүй шүү дээ. Яагаад одоо энэ өрөөнд нь одоо би яг энийг уншиж байгаа шүү. Жорлонгийн өрөөнд нь яагаад цус олдоод байгаа юм бэ? Цусаараа ингээд нулимсан байна вэ? Яагаад ийм асуудал байна вэ гэдээ ээж нь асуугаад энэ 2 удаа буудсан. Энэнийг яагаад дурдахгүй байна вэ гэдэг энэ асуудлыг дэлгэж тавьсан байгаа юм. За тэгэхээр өөрөөр хэлбэл OpenAI гэдэг компани одоо саяхан бүр бизнесийн компани болгоцноо зарласан. Энд чинь Elon Musk ч хон чон болж хувирсан шүү дээ сав алтмантай. Яг тэгэхээр Elon Musk-аас бид нар бизнесийн зорилгоор ийм AI-г хөгжүүлэхгүй бид нар судалгааны зорилтоор хөгжүүлнэ гэд 15 сая доллар нөө бас багахгүй хөрөнгө анхны хөрөнгөө Elon Musk-аас авсан байж сүүлдээ арилжааны компани болоод одоо бүр ичид зовхгүйгээр бид нар арилжааны компани болсон. Бид нар одоо хиймэл оюуныг бизнесд ашиглана гэд зарласан байгаа. Энэ компанитай холбоотой дотроос нь шүүглүүлэгчтэй холбоотой энэ ноцтой асуудал үүсэж байгаа юм байна. Сүчир Балажи гэдэг. За энтгэхтэй холбоотой бас дахиад нэг мэдээлэл орж ирсэн. Энэ яг энтгэхүүдийн одоо болдгол баг үйл явдал юм шиг ойлгосон. Дели болон Бангкокийн чиглэлд нисч явсан нэг энтгэх за Индия Air-аар нисч ирсэн бэлээ. За тэгэд Air India-гаар нисч ирсэн энэ хүн энтгэх залуу хажууд байгаа хүн дээр шээцэн гэдэг. Юу вэ? Ямар шээцэн мо гарсан юм бэ? Энэ гэхдээ яг Хиндустан намстаар гарч байгаа мэдээлэл. Хүн чинь 4 сарын 10-нд энэ 4.17 гэдэг ийм одоо бүртгэлтэй Хайдрабадаас яасан юм уу? За энэ одоо асуудал би бөө шаал өөр юм нээсэн сууж штэ энэ ч. За тэгсэн чинь 23 33 гэдэг дугаартай энэ нислэгээр 4 сарын 9-нд явж исэн энтхийг одоо энэ зарчигч хажуудаа байсан хүн дээр шээсэн тухай мэдээлэл байна. Энэ энтхгүүд одоо би зүгээр буруу ойлгоогүй бол энэ анх удаа өөр бас энэ тохиолдолд хэд гарсан юм байна. Тэгээ энтхгүүд бол ерөнхийдөө дургу ургасан дээр шээждэг гэсэн. Йоо тийм үү. Одоо би чиглэл ойлголоо. Өөчлөө энтхэг чинь тэрбум 400 сая үнэтэй янз янз л юм байна. Хиндустан Times бол 100 гаруй жилийн түүхтэй маш том мэдээллийн агентлаг аа. Тэгэхээр тэдний дээр гарч байгаа мэдээлэл бол ингээ факт чек бүрэн хийцэн байгаа. Тэгэд би бол итгэлтэй байна. Гэтэл бас ямар амар мэдээ байна ч одоо бүр.
ийм хэрэг энэ дээр 2022 онд гарч ирсэн юм. Шанкар Мишра гэдэг энэ Мумбайд амьдардаг хүн бас яг хажууд нь Нью-Йоркт нисэж байхдаа шийдсэн гинэ. Бурхан байна. Чи бүр хэлхэн хүчлээ. Йоо за. Яа. Уур нүрхээр шийддэг гэж. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл орё. За дараагийн мэдээлэл за визер гэдэг одоо би үнэхээр мэдэхгүй. Би бол хэрэг юу одоо дуучин ч юм уу хамтлаг бол ингээд за яг ингээд сонсч ирсэн ч юм уу те бид нэг мэддэг шүү дээ. За визер гэдэг хамтлаг үнэхээр мэдсэнгөө. За энэ рок хамтлаг юм байна. 1992 онд Америкт байгуулагдчихсэн ийм хамтлаг. За энэ хамтлагт маш олон жил баг эхнээс нь хойш бас гитарч нар явж байгаа. Скот Шрайнер гэдэг хүний эхнэр Жилен Лорен гэдэг эмэгтэйтэй холбоотой мэдээллийг хүргэж байна. За ингэсэн Нью-Йоркийн цагдаа нар хүн мөргөө зугцсан хэрэгтнүүдийн хойноос хөөцөлдөөд за ингээд хөөжсэн заяа. Тэгсэн чинь гинтл нэг ингээд тийм тасаг зэрэглэлийн байрнаас нэг эмэгтэй буу барай гараад ирсэн. За. Тэгснэ цагдаа нар л ингээд бууга одоо ингээд барьчаад заяа. Бууга буулгах хэл цагдаа нар ч орилдог шүү дээ кино минь дээр буулгахгүй байсан. Тэгээ сүүл рүүгээ цагдаа нар руу ингээд өөрлөө ингээд гох ингээд гал нээх гээд байх тийм одоо эрсдэлтэй нөхцөл бүрдсэн учраас нөгөө эмэгтэй одоо аминд нь хүрэхгүй хэмжээний одоо мөрөн тус газар ч юм уу буудаад бууг нь ингээд мунгаагаад аюулгүй болсон. За ийм хэрэг гарсан. За энэ эмэгтэй болохоор тэр нөгөө хүм мөргөө зүгтсэн хүмүүстэй ямар ч хамааралгүй зүгээр тэр хүмүүс хөөжсэн цагдаа нар руу буу барай гараад ирсэн байхгүй. Тэгсэн чинь энэ нэг эмэгтэй маань одоо миний яриад байгаа визер хамтлагийн бас гитарчны ихнэр Лорен Жилен болж таарсан. За. За эмэгтэй бол эмнэлэгт байгаа. Нэмэгтэд хүний амнаас нь түрэхээр завдсан гэдэг зүйл ингээд бол ялт төлөвлөж байгаа юм байлээ. Гэвчиг энэ эмэгтэйг яагаад ингэ хүмүүс ингээд одоо шуураад байсан бэ гэсэн чинь энэ эмэгтэй 1992-оос 95 оны хооронд заяа одоо Бруней улсын султаны одоо ах юм уу дүү Жеффри Болкиа гэдэг хүний харайм буюу эмсийн үрээлэнд нь байсан. За тэгээд энэ тухайга ном болгож бичээд энэ нь бестселлер буюу хамгийн өндөр борлуулалттай ном болж исэн. Энүүгээр хүмүүс танигдсан бүсгүй юм байна. Бүсгүй хувьд үзэсгэлэнтэй гой хөхөн билээ л дээ. Энэ шмот яриг нь хаяа ингээд авах гэхээр хаяа хурцтаад нэлийн шингээж авах гэж настай хүмүүс нөөс хүлээж авах гэж удаад байна шүү. За бүрний султаны харайм гэдэг лөө тийм эмсийн үрэлэнд бэсэн дотор нь байсан. За дотор нь байхаараа барах уу энэ ч бүр тэндээ те 3 жил болохтой $300,000 ачигтай ажилласан зэ. Эний ч өөрөөр юу гэж хэлэх юм бэ? За. Яг энэ би бичсэн баг нь харж байна л да. 1992-оос 1995 оны хооронд бүр нээд 2 жил болохдоо өөрийнх нь нийт орлого $300,000 хүрсэн гэж өөрөө ярьсан байдгаа гэдэг энэ одоо би мэдэн дээрээс уншиж байна л да. За тэгээд бүр нээд чи ингэ тийм ээ. Одоо харайм буюу тэр султаны ах юм уу дүүгийнх нь тэр бүр хааных нь биш шүү дээ. Султаны харайм биш ах юм уу дүүгийнх нь харайм гэсэн үг шүү. Одоо айлны хунтайжийнхан заяа. Тэнд нь ингээд залуухан царайлаг за тийм ингээд гадны орнуудын бүсгүүчүүдийг ингээд авчираад тэндээ байлгаад юм байна. Плейбой шиг плейбой меншин шиг баг байлгад юм шүү тий. Тэгээд 7 хоногтой ингээд хамгийн багадаа $20,000 цалин өгдөг гэж байна. Тэгээ юу ч хийгээгүй зүгээр л тэр дотроо ингээд байж хад $20,000 аав. За тэгж байгаа л нэг өдөр за өнөөдөр султан ингээд одоо шоу хийнэ ч юм уу үзлэх хийнэ гэл тийм зар нэгүүд нөгөөдөлж нүдээ бол тэр гойж годол очин тэндээс султан нэг л бүсгүйг нь авч явна. Тэр бүсгүй бол маш их үнэт одоо эдлэл ч юм уу тий бас нэлээх мөнгөний шан харамж авдаг. Энэ одоо өөрийнх нь номных нь би утгыг ярьж байгаа шүү. 2010 онд хэвлэгдсэн. Зарим охид ба хараамдах эмсийн үрэлэндх миний амьдрал гэдэг нэртэй бестселлер болж байсан ийм номыг гаргасан бүсгүй цагдаа нар руу буу агсаж дайраад за тэгээ өөрөө буудуулаад за тэгээд одоо хүний амнаас нь түрэхээр завдсан гэдэг зүйлэнгээр ял сонсох магадлалтай болчоод ном нь тэгээ гарч ирээс ивэгдээд байна л та. Одоо тэгээ ном нь бас баг зарагдаад эхлэх юм шүү дээ нэмээд. За энэ хүрээд манай Hot Topics-ийн өнөөдрийн дугаар өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх өрөөтэй Ингүн Egg Group компани за мөн Чартаг байгалийн хийжүүлсэн эрдэс тусны брэнд хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээг хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжин төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.